Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай болон эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хилцэх хэсгийг шийдсэн юм а. Улсын их хурлын гишүүн Баасанхүү эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79-р зүйлийн 79-ийн 3 дахь хэсэгт нэмэлт оруулах санаа дэвшүүлжээ. Хуулийн төсөл тусгаснаар одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтдах, гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримтцэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүх ажиллагаанд хэрэглэхдээ улсын яллагч болон өмгөөлөгчид танилцах боломж олохгүй байгаа хуулийн зохицуулалт нь хүний эрх талаас зарим сөрөг нөхцөл бүрдүүлж байгаа хэмээн төсөл санаачлагч гишүүн Баасанхүү үзсэн байна. Байнгын хороогоор энэ асуудлыг хэлцэх үеэр гишүүдийн олонхон засгийн газраас өргөн мэдүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл удахгүй орж ирнэ. Тиймээс тухайн асуудлыг уг төсөлд нэг бусна зохицоорн тусан шийдвэрлэх зүйтэй гэсэн барь суурьтай байсан юм а. Бид нар дотроо нуу суралдах биш. Энд бол тодорхой субъектүүдийг урьж ирүүлээд тэдэртэй хамтраа. Тийм учраас яг тиймэрхүү бэлтгэлийг хангаад хурлаа хойшлуулад яг тэр хуралдаанаа бол харин жахан хаалттай явах гормор юу яасан. Бараг тэрэн дээр. Тийм л гормын санал. Мөн байнгын хорооны хуралдаанаар эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн хилцэх хэсэг байсан ч ажлын хэсэг байгуулж нөхцөл байдлыг шуурхаа судалсны үндсэн дээр шийдэе гэсэн Тэмүүжин сайдын гормын саналыг гишүүд тэмцсэн юм а. Мөн хууль зүйн сайд Тэмүүжин хууль зүйн байнгын хороо авилгалтай тэмцэх газартай хамтран хуулиа хэрхэн сурталчлах талаар сайтар хэлцэж тохирохгүй бол төрийн албаныханд айдас төрүүлж болцсошгүй байна. Ашиг сонирхлын зөрчлийн тухай шинэ хууль гарснаар төрийн албан хаагчдыг энэ зөрчлөөс хамгаалах, алдаа гаргахаас сэргийлэхэд нь туслах ёстой болохоос цагдаагийн аргаар айлгах гээгүй. Тиймээс авилгалтай тэмцэх газар соён гэгэрүүлэх, хяналт тавих үргийнхаа дагуу тус байнгын хорооноос өмнө гаргасан тогтоол дээр хамтран ажиллах хэрэгтэй байна гэдгийг онцолсон юм а. Ингээд хуулийн залтуудын талаар нэгмөр үнэн зөв ойлголт өгөхийн тулд орон нутгийн сонгуулийн дараа хууль зүйн байнгын хороо авилгалтай тэмцэх газартай хамтарч семинар хийхээр болсноор хуралдаа өндөрлөлөө.